За шинэ парламент байгуулагдаад сар агасын хугацаа өнгөрч байна. За шинэ засгийн газар одоо өнөөдөр мөрийн хөтөлбөрөөр оруулж ирээд, үйл ажиллагааны хөтөлбөрөөр оруулж ирээд бид хэлэлцэж байгаа. За энэхүү шинэ парламент болон одоо хамтарсан засгийн газраас иргэдийн хүлээлт бол маш өндөр байгаа. За мөн одоо маш их шүүмжлэлтэй хандж байгаа гэдгийг бид нараас бүгдээрээ ойлгож байгаа. За Монгол улсын өмнө тулгамдсан маш олон асуудлууд байна. За бид бол өнгөрсөн хугацаанд бол арчлаа сухарсан, эдийн засгийн төрөөс хараат болсон, хүний эрхийн зөрчил газар авсан, за хүний эрхтгээл одоо иргэдийн амьд явах эрх аюул заналд учирж байна те, одоо утаа төгжрлээс ахуулаад эрүүл мэндийн тогтолцоо хүнд байна, боловсролын тогтолцоо хүнд байна. Гэх мэтчлэн биднэрт бол одоо шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудлууд байна. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанд одоо энэ шинэ улсын хурал бөгөөд одоо энэ шинэ хамтарсан засгийн газар энэ бүх асуудлуудаа одоо ингээд оновчтой томьёолоод ингээд урагшаа бас зориг гаргаад явна гэдэгт итгэж байгаа, найдаж байгаа. Тэгээд яг энийг бас давхар сануулахыг хүсэж байна. За бас харамсалтай нь хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо тэргүүлэх чиглэлээ болгож байгаа зарим нэг зүйл заалцууд, за нийт ялангуяа бас хамгийн их ач холбогдол өгж байгаа мэтэр хамгийн түрүүнд тавьж байгаа зарим зүйл дээр бол ингээд бас өрөөсгөл асуудлууд их байна. Жишээлх юм бол бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia ган татахт гүрийн төсөл, хөшгийн хөндийн түнэлийн төслийг хэрэгжүүлнэ гэд. За энийгээ бас давхар төсвийн тодтгол дээр одоо ингээд бараг 83.9 тэрбум төгрөгийн тээцүүгийн зардал тавиад ингээд ороод ирж байна. За мөн одоо хөшгийн хөндий төр захиргааны нэгдсэн байрыг барьж ашиглалтанд оруулна гэж 676 тэрбум тавиад бас ороод ирж байгаамаа. Тэгэхээр бид ингээд өмнө нь одоо сая дурдсан тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх бус бас ийм одоо нэг цагаан заан гэж нэрлэгддэг үр өгөөж багтай маш их зардал бүхий хин нэгэн одоо улс төрийн лидерийн сүр хүч эрх мэдлэгийг илтгэх ийм төслүүд дээр ийм их мөнгө бас тавьж орж ирнэ гэдэг нь бол бас учир дутагдaltaй санагдчихж байгаамаа. Тэгэхээр засгийн газар бас одоо үйл ажиллагааныхаа дараалал дээр анхаарч яг одоо иргэдэд хүрсэн энэ ажлуудаа төрүүлж явуулаад энэ одоо ийм рекламны шинж чанартай төслүүдэд магадгүй одоо 90% хувьд хойгуур оруулдаг юм уу, нэг тийм санал бас хэлхийг хүсэж байна. Тэгээд бид манай одоо энэ парламентын гол зорилго бол энэ дарга ангийн дарангууллыг халж энэ давхар стандартыг үгүй болгож иргэдийн амьдралыг сайжруулах, эдийн засгаа өөдөн татах ийм л зорилго агуулж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр төсвийн үр өгөөжтэй байдалтай маш их анхаарах хэрэгтэй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тавигдж байгаа энэ олон одоо мөрөөдлийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтын бас эрэмт эстрад дээр нь бас анхаармаар байна. Тэгээд хамгийн гол нь бас одоо их хурлын гишүүний хувьар засгийн газрын гишүүд бөгөөд одоо энэ үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулж юу гэж хэлэх вэ гэхлээр энэ 4 жилд бид институт хоорондын хяналтыг маш ихээр сайжруулах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ парламент бол сөрөг хүчингү парламент гэж та нар бодуу зай. Ямагт бол одоо парламентын хяналт бол тавигдана. Засгийн газрын гишүүд бол одоо тэр хариуцлагаа бас ухамсарлж ажилласай гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Баярлалаа.